Туул анчинтай таармагцаа амь нас нь аюулд учрлаа гэдгийг ойлгоод нүдээ анчихдаг. Тэрээр бодохдоо асуудлаа шийдчихлээ хэмээн сандаг. Ийхүү тэрээр амар тайвнаар хөнөөгддөг. Мөн шиг асуудлууд маань байсаар байтал бид мөн л нүдээ аниад ямар ч асуудал проблем бидэнд байхгүй. Бид маш аз жаргалтай байгаа шүү хэмээн сандаг. Үүнийг маяа гэж нэрлэдэг. Асуудал проблем шийдвэрлэгдээгүй байна. Гэвч хүмүүс нүдээ аниад л асуудлыг шийдчихлээ хэмээн сандаг. Тэгээд л гүцээ. Харин энд асуудлыг шийдэх арга байна. Кришна Бхагавад-гитагийн 7-р бүлгийн 14-р бүлэгт хэлэхдээ материалын байгалийн өргөн барьдаг асуудал проблемуудыг даван гаргахад маш хэцүү. Харин надад өөрийгөө даатгах чинь үүнийг даван гарч чадна хэмээсэн. Тийм учраас бид энэхүү Кришна ухамсарын гүн ухааныг амьдралын асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд номлож байна.